За сайн байцгаана уу. 2024 оны 4 сарын 8. За өнөө өглөө Трампын мэдэгдснээр Иран Америкийн дайн 2-7 хоногийн хугацаанд төр зогсохоор болж байна. За тэгээд энэ төр зогсож байгаа нь болохоор цаашид их тайвны хилцээрийг үргэлжлүүлж нэг хилцээрт хүрэх зорилготой ийм төр зогсол болсон. За тэгээд энэ бичлэгийн гол зорилго нь болохоор тоглоомын онол буюу game theory-г ашиглаад за өнөөдөр энэ үр дүнг таамаглаж болох байсан уу болохгүй байсан уу гэдгийг харуулах зорилготой ийм бичлэг ерөөдөө хийж байна. За тэгэд өнөөдөр ярих гол сэдвүүд болохоор тоглоомын онол хилцээр асуудлыг ашигтай эргүүлэх Трамп дэлхийн тайзтай хаадын тоглоом гэдэг ийм 5 сэдвийн хүрээнд гялсны богино бичлэгийг оруулах санаатай бичлэг хийж байна. За өөрийгөө товчхон танилцуулж би бол Саруул гэдэг ихэд санхүүгийн талбарт арилжаа хийдэг. За арилжаа хийхдээ олон улсын геополитикийн байдал, дэлхийн эдийн засгийн байдал гэхэд чи эдгээр дээр харж байгаа ерөнхийдөө арилжаа хийдэг болохоор. За тэгээ одоо энэ харж байгаа болохоор FTMO гэдэг ийм сан байдаг. За тэгээ энэ санд би болсоор хоёр үе шат аваад тэгээ талд би болсоор тэдний мөнгөөр арилжаа хийдэг. Ашигасаа хаваалцдаг гэх юм. Тийм юм байна. За тоглоомын онол тоглогчдын эцсийн зорилго хүч хилцээр. За Америк нэгдсэн улс эдийн зорилго стратеги эдийн засаг. За яг тоглоомын онолыг ашиглахын тулд тэр тоглоомд оролцож байгаа нэг тоглогчдын оронд өөрсдөө оруулаа. За эдгээр яг гол эдийн зорилго нь яг юу юм? Өөрсдийнх нь байгаа хүндрүүд нь юу юм? Одоогийн өөрсдийнх нь байгаа байдал нь ямар хөө байгаа? Яг юуны араас яваад байгаа гэдгийг яг зөв тодорхойлж харсны үндэс нь ерөнхийдөө бол дараагийнх нь алхмуудыг таамаглах тэр үндэс нөхцөлөд бүрддэг. За тэгээд тоглоомын хамгийн гол дүр нь болохоор тоглогчид яг өөрсдийн эдийн зорилгот хамгийн бага зардлаар хүрэх байдаг. За тэгээд дайны гол шалтгаан яагаад энэ дайны хийх болов Америк гэхээр ерөнхийдөө цаашдаа би энэ байгаа слайдад тайлбарлаад их бүр илүү тодорхой болно. Гэхдээ миний харж байгаа болохоор эдийн засаг дэлхийд хамгийн хүчтэй байр суурь буюу одоо дэлхийд төр байгаа байр сууриа хадгалж авч үлдэх илүү хүчрхэг болгох тэрний араас ерөнхийдөө бол Трамп явж ийнэ шараад байна. За зөвхөн тэр яагаад ингэж дэлхийд ингэж хүчтэй байх гэдэг байгаа ингээд зөөрөөд үхээд яваад байна гэхэлэр Трампын оронд өөрийгөө тавьж үзвэл Трамп бол нэлээд их хөрөнгөтэй асар олон бизнестэй дэлхийн энэ тэнд хаасайгүй. За тэр нь яг одоогийн Америкийн бүрэлдүүлсэн эдийн засаг Америкийн тогтолцоо байж ш тэр нь хүчтэй цааш явах баталгаа нь болж байгаа. За мөн дээрээс Трампын нөлөө бүхий найзууд гэх мэтч тэдэр нь бас өөрсдийг нь Трампыг нэлээх донор өгсөн тийм гэх мэтч одоо ерхэлж болоход нь гаргаж ирсэн туссан тэдний бас зорилго Трампт цуг явж байгаа. За тэгээд тэд нар болохоор ерөнхийдөө бол энэ хүчтэй Америкийн хүчтэй байр суурийг хадгалж иж өөрсдийнх нь бас хүчтэй баян чинэлэг эрх мэдэлтэй байр суурийг хадгалагдах учраас ерөнхийдөө бол заавалчгүй хийх ёстой байсан даа гэж харагдаж байгаа. Яа тэгэхээр за ах тэр нь одоо ингэ үргэлжлээд явхлаар илүү сонирхолтой тэгээд ойлгомжтой боллоо. За тэгээ Америк нэгдсэн улсын эдийн засгч бүрдүүлэгч 3 салбарыг одоо миний харж байгаагаар бол за эхнийх нь петродоллар. За энийг дараагийн слайднаар танилцуулна. За технологи, инновац буюу нөгөө Apple, Google, Tesla гэл энэгээр бол дэлхийн нойр нэгэнтэй бол хийж марахгүй баг. За тэгээ олон улсын мөнгөний систем, банк, дэлхийн нөөц, валют, санхүүгийн тогтолцоо, хувьцаа гэх мэтчлээ одоо дэлхийн нөөц валют $10 гэж. За энэ бол өөр дэлхийд өөр ямар ч оронд байхгүй давуу тал дэлхийн нөөц дэлхийн валютын нөөц $10 байна гэдэг нь бүх орн $10 нөөцтэй байх шаардлагатай. Яагаад тэгэхээр өөр бусад орнуудад олон улсын худалдаа 8 хийхэд бол заавал $10
шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр яаж ийна гэхээр одоо би одоо Японы жишээ авч үзэл тэ. Япон заавал өөр оронтой тэ ямар нэгэн арилжаа хийхин тулд заавал $10 байх хэрэгтэй. За $10 байхын тулд яаж ийна гэдэг тэр $10 өөрсдийнхөө йенээр худалдаж авах хэрэгтэй Америкаас. Тэгэхээр яаж ийна гэхээр Япон бол йенээ бол янз бүрийн үйлдвэрийн технологийн салбараараа экспортноос йенийг бусад орноос ингэж оруулж ирж байгаа. Америк болохоор зүгээр дэлхийн зах зээлд эрэлттэй байгаа нийт $10 хэмжээнд нь тааруулаад өөрсдөө хэвлэлжил болчихж байгаа. Тэгэхээр энэ бараг л хязгааргүй мөнгөний глич гэх юм. За энэ Америкийн эдийн засагт аюул том өчүүрэг болдог. За петродоллар гэдэг маань яг юу хэлж байна гэхээр за 1944 оны Бреттон Вудс хэлцээрэн доо $10 дэлхийн валютын нөөц болсон. За тэгээд петродоллар гэдэг маань ерөнхийдөө газрын тостой холбоотой петродоллар гэж байна. За бүхий л улс орн өнөөдөр газрын тос зарах юм уу авахын тулд заавал $10 худалдаж авч байгаа эсвэл зарж байгаа. За энийг ерөөсө петродоллар гэж хэлж байгаа. За энэ яг хизээ үүссэн бэ гэхээр энэний түүх нь болохоор 71 онд Америкийн ерөнхийлөгч Никсон $10 алтан суурилдаг байсныг боловсон. За энэ алтан дээр суурилдаг байсныг яагаад боловсон гэхээр анх Бреттон Вудсын хэлцээр болохоор алтан дээр суурилдаг гэж тогтоож исэн. Рейтийн тухай үед тогтоож исэн. За тухайн үеийн ханшаар тогтоогоод явж идэл Америк маань яах вэ? Өөрсөндөө байх ёстойгоос илүү их мөнгө хэвлээд зах зээл дээр гаргаад нийлүүлээд байсан. Тэрийг нь Францын ерөнхийлөгч 65 онд зарангуудлаа. Бид өөрсдөө алтаа авъя гэдэг өөрсдөө зэвсгэлсэн дайныхаа сонгоцыг явуулаад өөрсдөө бүх алтыг явуулсан. За тэгээ энийг дагаад 2-3 år араас нь дагаад гэтэл яг зах зээл дээр болохоор байгаа $10-тэй тэнцвүүц яг тэр ханшаараа тэнцвүүц алт Америкт байхгүй байсан. За тэгээ хэрвээ алтаа өгөөд дуусчих юм бол Америк өөрсдөө эдийн засгийн асуудалд орохоос болохоор тухайн үед 71 онд Никсон өөрсдөө эдийн засгийг аврахын тулд $10 суурилж исэн. Алтан дээр суурилж исэн $10 боловсон. Үй Бреттон Вудс ингээ гэлцээр ингээ өчнгөө болгочих байгаа. Тэгэхээр яаж нэхлээр алтан долларт өгж исэн тэр жинг байхгүй болгочихно гэсэн. Яг юун дээр суурлаа гэ зөөр юм итгэлцэл дээр зөөр нэг юм ногоон цаас их итгэлцэл дээр үүсгэл Америкийн засгийн газар за энэ ногоон цаас 1 евротой тэнцэн ч юм уу те тэгж хэлэнгүүдээр итгэлцэл дээр л явагдаад эхэлж байгаа хэрэг. Гэхдээ дэлхийн валютын нөөц хэвээрээ байгаад байгаа хэрэг. Тэнгүүд бусад орнууд яах вэ? Мэдээж Америк доллараас болиё л гэж бодно шүү дээ. Тэгээд 73 оны газрын тоосны хямрал болсон. За энэ газрын тоосны хямрал нь яг юу болсон гэхээр Арабын улсууд ерөнхийдөө за энэ $10 Израиль нэг юм юу лээ. Нэг орлог ямарлсан. 73 онд Израиль нэг газар нэг орлоо нэг дайрсан юм билээ. Тэгээд тэр дайныг Арабын улсууд эсэргүүцээд газрын тоосоо нийлүүлэхийг болцсон. Гэсэн чинь яг газрын тоосны үүний асуудал хямрал болоод энэ бусад орнд ямар газрын тосгүй болоод тэрийг тухайн үеийн нэлээ албан тушаал өндөр Хенри Киссинжер гэдэг Америкийн нэгдсэн улсын хүн. Америк Саудын петродолларын зөвшөлтсөл гэдэг энийг 74 онд хийсэн. За энэ зөвшөлтсөл яг юу болсон гэхээр
Та нар бүх газрын тоосоо $10 арилж зар. Оронд нь бид та нарыг хамгаалъя гэсэн ерөнхийдөө тийм хүсэл байсан. За тэгээд та нар харин бидний эсрэг ямар нэг юм хийхгүй өөрсдийнхөө орлогоос Америкийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх тийм явуулсан хоёр зөвшөлтсөнд өрөөд тэгээд буцаад $10 ерөнхийдөө бол модонд орсон гэх юм. Тийм түүхтэй гэдэг маань яг юу гэж байна гэхээр петrodоллар Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн барь хамгийн гол хөшөөрөг байдаг байна. Ямар ч улс хаанаас ч газрын тоос авсан бай заавал $10 авах болчихж байгаа. Тэгээд өнөөдрийн эдийн засгийн нийгэм байдал бол бүх юм энерги газрын тоосоор явдаг. Газрын тоосгүйгээр ямар нэг улсын тухайн бүх үйл ажиллагаа шууд зогсно гэдэг маань ерөнхийдөө бол тухайн үед Киссинжерийг харсан нь болохоор заавал алтан дээр суулгах шаардлагагүй зүгээр энэ газрын тоосыг л Америк доллараар арилжаалдаг болгочих юм бол за тэгээ энийг өөрсдийнхөө цэргийнхээ хүчээр хүчилчих юм бол болчих юм байна. За $10 хэвээр хүчтэй байх юм байна. Бид нэр хязгааргүйгээр $10 хэвлсэн ч $10 ерөөсөө модноос арахгүй юм байна гэдгийг хараад за тэгээ энэ асуудалтай байдлыг ерөнхийдөө бол өөртөө айгүй ашигтайгаар эргүүлж чадсан. Мастер майнд гэх нэлээ зэрэг хүн байгаад байна. За энэ бол бүр одоо дэлхийн өөр ямар ч оронд байхгүй том хүч байгаад байна Америкт л. Тэгээд дээрээс нь Арабын улсууд ялангуяа Сауди Араб газрын тоосноос олсон орлогоноос заавал Америкийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт оруулна гэдэг чинь бүр Америкийн зах зээл төр хэрэглэж байгаа мөнгө тэр чигээр ихсэж байгаа. Тийм учраас тухайн Америкийн сток хувьцаа гэх мэтчлэн санхүүгийн зах зээл бас цөм бууждсан байх магадлал их. Ер нь бол нөлөө бол нэлээх байсан. За тэгээ 2024 онд петродоллар зөвшөлдсөн 50 жилийн ор гэрээгээ албан ёсоор сунгаагүй ерөнхийдөө бол Сауди Араб за бид нар одоо ер нь эрхчлөөтэй байна гэдээ ойлгоцоо. За тэгээд тэрнээс цааш яасан бэ гэхээр за ингээд шууд эрэлт хүчин суларж байна ерөнхийдөө. За тэгээд дээрэс нь Петро Юан гэх шинэ холбоо гарсан. БРИКС-ийн холбоо гэдэг. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Иран, Египт, Этиоп гэдэг энэ орнуудаас бүрдсэн БРИКС-ийн холбоо. За энэ БРИКС-ийн холбоо болохоор за энэ $10 салцгаая. Петро Юан Юанаар хоорондоо эдэлээ арилж байгаа хий. За мөн дээрээс нь заавал Юан их хоорондоо ч гэсэн өөрсдийнхөө хаашаа тохирж байгааг арилж байгаа хий гэсэн тиймэрхүү алхмуудыг хийгээд эхэлсэн. 2025 он Шанхайгийн зах зээл дээр бас Петро Юан зориулж US Oil гэдэг одоо санхүүгийн зах зээл US Oil гэж индекс байдаг. Futures тэрэн шиг Шанхай Oil Future гэх тийм гаргасан. За тэгээд мөн дээрээс нь худалдааны дэ Америк сүүлийн нэлээ худалдааны дэ бусад орнтой тарифын байлдаа гэдэг. Ялангуяа Хятадтай нэлээх тарифын байлдаа гэдэг. Энэ нь бас эдийн засагт нь бол дандаа зөргөөр нөлөөлж байгаа. За петродолларын хувьд л ийм байна. За тэгээд энэ петродоллар болоод Петро Юан хүчтэй болчвол яах вэ гэдгийг та нар сайн одоо дотроо бодож байгаа. За тэгээд Америкийн өнөөдрийн эдийн засгийн байдлыг дотоод асуудал нь болох. За импорт, экспорт тэнцвэргүй байдал гэ. За ерөнхийдөө Америк бол экспорт
За энэ $10 петродоллартай холбоотойгоор ерөнхийдөө бол өөрсдөө үйлдвэрлэл нэг хийхэ болоод үйлдвэрлэл нь ер нь гадагш байгаа урсчихсан. Аутсорс ингээд гадны энэ баг зардалтай баг хөлсөөр хүмүүсийн ажиллаулдаг тэр нь илүү модонд ороод ерөнхийдөө өөрсдөө нэг их үйлдвэрлэл хийх болцсон. За тэгээд энэний болмоос импорт экспортын харьцаа тэнцвэргүй болоод импорт нь харьцангуй ихсэж гисэн. За ингэхээр яаж ийна гэхээр ерөнхийдөө эдийн засгийн нэлээд сөргөөр нөлөөлдөг. Өөртөөс нь шалтгааллахгүй өөртөө эдийн засгийн илүү өөртөөс нь шалтгааллахгүй болоод ирж байна гэсэн. За тэгээд түрүү ярьж ирсэн $10 татгалзах хандлага за дэлхийн худалдааны дайн за ялангуяа хятадтай за дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн харьцаа 134 гэдэг. За би түрүүн гарсан чинь Америкийн үрийг ярихаас өмнө эхлээд энэ яг үр гэж яг юу яриад байгааг бас тайлбарлах хэрэгтэй байх. За хэнд яг үртэй байгаа юм бэ? За Америк ямар ч гэсэн бонд гаргадаг. 5 жилийн насжилт, 2 жилийн насжилт, 10, 20, 30 гэдэг янз бүрийн насжилттай. За тэгээ насжилт нь болохоор өгөөж өгдөг тэр хүү бодогддог. Тийм бонд. За тэр энэ бонд яа гаргаж байгаа гэхээр компани хүмүүс болон бусад улс орнуудаас өөрсдөндөө хөрөнгө оруулалт оруулж байна гэсэн одоо өөрөөр хэлбэл за тэгээ ингээд өөрсдөндөө хөрөнгө оруулалт оруулаад бондоо зараад энэ бонд нь ямар очтой гэхээр эргүүлээд төлөх буюу ямар ч тийм эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж цагийн зах зээл дээр харагддаг тийм хөрөнгө оруулалтын нэг арга хэрэгсэл байгаа даа. За тэгээд энэ оруулж ирсэн хөрөнгө оруулалт төр Америк засгийн газар юу гэдэг вэ гэхээр нөгөө эрүүл мэндийн даатгал, healthcare, Medicare тэгэл нөгөө нэг баахан улсын бодлогыг хөгжүүлэх, үргэлжлүүлэх, хэрэгжүүлэх, төсөв бүрдүүлэх мэдээж ерөнхийдөө бол төсөв бүрдүүлж байна л гэсэн. За тэгтэл дотоодын нэгд бүтээгдэхүүнийн харьцаа 134 болцсон буюу өрн дотоодын нэгд бүтээгдэхүүнээс даваад гарцсан байгаа одоогийн байдлаар. Тэр өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн. За тэгээд дээрээс нь 90 жил бонды насжилтын жил нь болчихсон. За тэгээд тэрийгэ өрөө төлөхийн тулд Америк нэлээд их доллар хэвлэх шаардлагатай болсон. Гэтэл бас дээрээс нь инфляц өсөд байгаа. Инфляц өсөж байгаа инфляцийг Federal Reserve одоо Америкийн төв банк тэр инфляцийг доктортой барихын тулд бодлогын хөвөг ихсэгдэг. Гэтэл бодлогын хөвөг ихсэгчих юм бол энэ өөрийнх нь хөвөн ихс чинь буюу илүү өндөр хөөдөлнө гэсэн. Тэр нь ийм сонирн байдалд орцсон. За тэгээд ерөнхийдөө л өрөө төлж чадахгүй баг хэмжээнд хүрсэн байгаад байна. За тэгээд төлөгдөж чадахгүй өөр эдийн засагт ямар асуудалтай вэ гэдгийг ерөнхийдөө л энэ номноос л Big Debt Crisis Read төлөгдөж чадахгүй өөр яад гэхээр ерөнхийдөө л зүгээр тооцондоо хэлэхэд бол шууд эдийн засгийн хямрал болгодог. Хүмүүс улдаа авах чадвар буурна. Мөнгөнийх нь кэш буюу бэлэн мөнгө багасна. За нэг ихсэх гэж цаанаас мөнгө хэвлэл одоо байгаа зах зээлийн гүйлгээнд байгаа мөнгнүүдийн үн цэн унаад инфляц өснө. Ер нь бол шууд эзэг ямарл гэсэн үг л дээ. За тэгээ энэ дээр энийг бүр цааш нь ярих юм бол бүр баг 20-30 минутын бичлэг болж таарна. Тэгэхээр зүгээр одоо яг орчих. За тэгээ бүр илүү сонирхчих ийл өөртөө бас сайн судлал аюу гоё. За тэгээ дараагийн дундаж давхрын цөөлт ерөнхийдөө бол Америк, Монгол гэлтэн дэлхийн хаанч баячууд нь илүү баяжаад за дундаж давхарг нь баг байхгүй болоод тэгээд ийм хаосын хэлбэртэй эдийн засаг руу ороод байгаа. За тэгээд дундаж давхрын цөөлт багасаад ирэхлээр яадаг эдийн засгийн хөгжлийн индекс ер нь багасна гэсэн. Яг эдийн засгийг авч яваад хөгжүүлдэг хүмүүс нь бол дундаж давхрын нэг ажиллаж байгаа юм байна.
Тэгэхгүй халамжийн хүмүүс нэгсээд хит баян хүмүүс нэгсчил хит баян хүмүүс чи өөрсдөө татвараас зугатах, татвар баг төлөх аюул болго гаргах хэрэгсэлтэй. Тэр чинь нөгөө дахиад нөгөө засгийн газрын өөрсдийнх нь орлого төс нь багасна гэсэн үг. За тэгээд багассан төсвөр нэгсэж байгаа өөрөө яаж төлөх юм бэ гэдэг тийм асуулт бас орчин. За тэгээд дараагийн өсч буй инфляц ажил хөдөл. За энэ ерөнхийдөө бол AI-тай холбоотой ерөнхийдөө ажил хөдөл. За эдийн засаг хүнд байгаатай холбоотой одоо Amazon гэхдээ саяхан хичнээн хүн ажлаас нь гаргаж байгаа. Тэчлээ одоо нөгөө Elon Musk Twitter-ийг баг 80% нь хүмүүсийг халангоотлоо үйл ажиллагаа хэвээ явуулж байгааг хараад ерөнхийдөө бол компаниуд бас тэрхий олон хүнтэй болцсон байгаа анзаараад бас ингэ цомготоход эхэлсэн байж магадгүй. AI-тай ч бас холбоотой байж магадгүй. Яг үр дүн нөлөө нь яг юу вэ гэдгийг бас шууд хэлэхэд бол хэцүү гэдэг. Ялангуяа санхүүгийн зах зээлийн талбарт бол. За тэгээд дараагийн Trump-ийн One Big Beautiful Act гэдэг энэний эдийн засгийн төлөвлөжүүд дарамт гэдэг энэ ямар ч та гэхээр ерөнхийдөө хэд хэдэн татваруудыг болиулсан. Анх сонгуульд оролцож байхдаа энэ актын талаар ярьж гарч иж өөрийнхөө нийт бодлогынхоо нэгийг болгож гаргаж ирсэн. За тэгээд хэдий ингээд ард иргэдийн үед ингээд татварыг багасаад өөрснөө ашигтай ч гэсэн засгийн газрын хувьд бол аюу хэцүү гэсэн. Мөнгөний бодлого нь хэцүү байдаг гэсэн. Ер нь засгийн газрын өөрсдийн төсвийн орлого багасаад ирнэ гэхээр л одоо энэ өрийн дарамт гэх мэтчлээ эднэрийг төлж чадахгүй илүү юм хямрал руу л явна л гэсэн. Ер нь бол за тэг өмнө хэлсэн бондын өвөөжин төлбөрийн жил гэдэг энэ жил тохиож байгаа. За ийм олон юм давхцсан ийм жил болж байна. Америкийн өнөөдрийн эдийн засгийн байдал бол товчхондоо хэлэхэд бол үргэлжилсэн дайг ямар ч эдийн засгийн боломжгүй байгаамаа одоо юм байдлаар. За тэг бүр удаа үргэлжлэх тэжээх мөнгө бол байхгүй гэсэн Америкт. Дайныг тэжээх удаа үргэлжлэх. За тэгээд сайхан харуулсан өмнө 2000 онд нийт дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 31% Америкт анхаарал эзэлдэг байсан. Одоо бол 25.5% болцсон. Эдийн мөнгөн нэгээрээ 31.8 триллион доллар болж 10.25-аас 31.8 болж ихсэн ч гэсэн яг эзлэх хувь бол багасч байгаа гэдэг маань юу харуулж байна гэхээр яг хэмжээгээр ихсэн ч гэсэн эзлэх хувь буюу хоорондын харьцуулсан хэлбэр нь бол багасч байна гэсэн үг. Тэгэхээр хүчин нөлөө багасч байна л гэсэн. Америкийн хувьд. За тэгээ Америк Трамп стратеги давуу суултал за 1953 он Айкс ажиллагаа. За Ираны ерөнхий сайд Моссадыг Ираны газрын тоосны үйлдвэршилтийг Ираны өөрсдийн эзэмшлэх болгосны дараа CIA буюу Америкийн тагнуулын ерөнхий газар Моссадыг алж оронд Ираны шах өөрсдөө үнийг тавьсан. Ираны өөрсдийн Иран өөрсдийнхөө тосны үйлдвэрийг газрын тосны үйлдвэрийг өөрсдийнх эзэмшлийг болгохгоот нь Америк тэрийг очиж алаашж байгаа хэрэг. 53. За энэ юутай холбоотой гэхлээр петродоллартай холбоотой. За тэгээ 2003 он Иракинд. За 2000 онд Саддам Хусейн газрын тос шууд еврогоор арилжиж эхэлсэн. За тэнгуү режим change гэж за weapon of mass destruction буюу хүү олноор нь устгах зэвсэгтэй гэж шалтгаалж бууш очиж Иракийн Саддам Хусейнийг алсан. Ирак биш болгосон. За 2011 он Либ дэх НАТОгийн дайралт. За Гаддафи ер нь бол аюул их олон хэмжээний алт цуглууллаа. Тэгээд тэр алтан дээр үндэслэлсэн өөрсдийн динар гэдэг валютыг гаргаа. За энэ динараараа бүх Африкийн улсууд газрын тосоо олборлох зарья гэсэн тийм санааг төвшөлтөл НАТОг ашиглаад ерөнхийдөө бол Гаддафиг байхгүй болгоцсон. За 2025 онд Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро за сайхан болсон шүү дээ Мадурогийн барилгын ажиллагаа. За Венесуэл бол дэлхийд газрын тосоор хамгийн их нөөцтэй улс. За Мадуро яасан бэ гэхээр $10 биш өөр валютаар ажиллах санал ерөнхийдөө
гаргаад ирэлхийлээд ирсэн баг. Тэнгүүд нь тэрийг нөхөр тэхгүй шүү ажиллахгүй сааж байгаа. За тэгээд 90 улсын холбооны улс ерөнхийдөө ам доллараас өөр валютаар арилжахыг эсэргүүцсэн хориг зөндөө өөр валютаар арилжахыг ирмэлдсэн. За тэгээд тэрийг нь эсэргүүцсэн хоригуд бол Америк Орос руу шууд дайрч чадахгүй. Иран руу бол дайрч чадахгүй. Тэгвэл сая бол дайрах шалтгаан үүсгээд дайрсан. Ерөнхийдөө бол Америкийн стратеги энэ түүхийг харах л ойлгомжтой байна шүү дээ. Гялс удирдагчдын устгах режим ченж буюу их барьж байгаа хүмүүсийг өөрсдийнхөө хүмүүс болгох. За энэ бүгдийг яг яагаад хийгээд байна вэ гэхээр петродолларыг л байлгахын тулд хийгээд байгаа. Яг наана шалтгаан шалтгаан өөр байгаа ч гэсэн. Тэгээ яагаад нэг үхэн хатан петродолларыг хүчтэй хугацааг нь хүчтэй байлгах гэдэг нь ерөөсөө Америк петродоллароос хоёр ерөөсөө нэг өнгөх юм. Петродоллар гэвэл Америк одоо их гүрэн биш зүгээр Герман, Япон гэсэн зүгээр нэг улс л болчихно. Тэгээд сая 2024 онд петродолларын гэрээ дууссан. Энийг албан ёсоор цааш нь үргэлжлүүлээгүй. Ийм учраас Иран руу очиж булчингаа байгуулж байна. Ерөнхийдөө бол энэ гол шалтгаан. Энийг буцааж үргэлжлүүлэх гол зорилго нь баг. За Америкийн нэгдсэн улсын давуу тал хамгийн өндөр зэвсгийн хөгжилтэй 2026 оны 1.6 триллион доллар төсөлсөн зэрэгтэй батлан хамгаалахтай гэсэн. Дэлхийн нийт батлан хамгаалахын төсвийн 42%-ийг дангаараа. За ер нь бол бараг талын гэж байгаа хэрэг. Тэгээ яагаад ингэж одоо эдний хөгжлийн эдийн засгийн хүч эрх мэдлийн хамгийн гол тогтолцоо нь болохоор петродоллароос орж ирсэн мөнгийг зэрэг рүүгээ оруулаад буюу батлан хамгаалах руу оруулаад эсвэл дайныхаа яам руу оруулаад тэгээд хүчээр петродолларыг байлгах энэ тогтолцоо ингэж үүсгээд тэгээд яваад байгаа. За тэгээд нөгөө нэг даваа тал болох зөвхөн зэсэгтэй. Яг энэ дайны стратеги. За энэ хамгийн их дайсан туршлагатай ерөнхийдөө сүүлийн 20-30 жил бол дандаа л Америктай айлна шүү дээ. Украин Орсын дайнд орох гэхдээ Ирак, Афганистан, тэгэл Сомали эдний мэдгүй CIA гэж нээж ажиллагаанууд байна. За тэгээ дараагийн Америкийн сул тал. За энэ яг Америк Ираны яг хийж байгаа дайны сул талж. За одоо эдийн засаг ер нь бол хэцүүтэр байгаа. Түрүү хэлсэн шалтгаанууд болмаас. За дайны шалтгаан сул гэж. За ямар нэгэн улс дайнд ингэж хүмүүсээ хүчээр оруулахын тулд тэр шалтгаан зүйтэй бүх иргэдийг нэгтгэсэн байх хэрэгтэй. Тэгжиж иргэдийн бослого үүсэхгүй, өмөө самаа үүсэхгүй. Яад иргэд дайнд дургүй гэхэлэр энэ бол эдийн засагт айгүй халтай зүйл. Яг тэр дайнаа ялаад тэр дайнасаа за дайныг баг хөрөнгө оруулалт хийж ийн гэж харах юм уу? За хөрөнгө оруулалтын өвөөж шүү дээ. Return on investment гэдэг ROI. Дайн чи өөр аюу эрсдэлтэй хөрөнгө оруулалт. Тэрээ ялахгүй бол яах вэ гэдэг. Шал дэрий баахан хөрөнгө мөнгө нүүр царай нэр хүн гэхэл чи бүгдийн золиослоод яг тэр дайнаасаа өгөөж авч чадахгүй бол яг эрсдэлтэй ажил байгаа. Тэгээд тэрийг зөв хийхин тулд өөртөө аюу сайн туршлагатай байх хэрэгтэй. Мөн дээрээс нь ард иргэд нь яг тэрийг дэмжих хэрэгтэй гэх юм уу. Гэтэл та нар ерөөс өөрчлөлт харсан бол энэ тэмдэг баахан загсаад бол
зүүнийхэн тал нь чинь өстө буруу гэж баах юм бол яваал. Яг эндээ бол яг Америкт хамгийн хэрэгтэй ажил байгаа байхгүй. Одоо бол өөрсдөө байр суурь ганхаад эхэлсэн. Тэрийг мэдрээд Трамп ус зайлш хийх ёстой юм аа л гэж байгаа. За тэгээд ард иргэд нь ерөнхийдөө эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Урт хугацааны хойроо завын зэргийн байлдаа нэг тэжээх эдийн засаг байхгүй гэдэг хэлсэн. За ол газар довтлохооны дайн. За ол газрын дайн болохоор чинь хэрв Америк өөртөөхөө яг өөртөөхөө их нутгаас авсан тэр Иран руу зэвсэг явуулахаар бол тэр чи өөр асар их газрын тос нэр түлш ашиглана гэсэн. За тэгээд хүний мэдгүй газар хэрэг өөрөө замын байлтай гэгээр бол өөртөө мэдгүй газар даа гэсэн. Эдийн засгийн хувьд аяа хэцүү. Довтолж байгаа тал ялангуяа нутгаас хоол газар байлдаж байгаа тохиол бүр хэцүү. За өөрөө замын даа гэвэл хүний мэдгүй нутагт за нэгсээ хэлчлээ. Олон улсын байр эсэргүүцсэн байр суурьт нэр хүндээ алдах хэрэгцээ. За ерөнхийдөө бол аль хэдийн нэр хүндээ алдсан байдаг. Тэр охтуудын сургуулийн бөмбөгснөөс хойш Европ нэлээд дургу байгаа илэрхийлээд эхэлсэн илээ. Ялуулах дэмжгүй тал руугаа. Нэгэнт ингээд бүр юм босромог балмад үйлдэл хийгээд нүүбийн нэгдсэн олон улсын байдал байгуулахын бүх дүрм журм тэднийг зөрчөөд гэх юм бол дараагийн ирээдүйг бас хэцүү. Ирээдүйг бас бодох хэрэгтэй. За Америкийн стратеги за ер нь өгтлэн шалдаа буудлын бөмбөгдөд хурдан дуусгах гэсэн юм. Ерөнхийдөө бол тэдний гол зорилго юм байсан. Гэж урт хугацааны үгээс дайн үндэслэл чадамж угаас одоо бол байхгүй. За тэгээ шалдаа буулгасныхаа дараа яг өөрсдийнх нь яг дүрмээрээ яг өөрсдийнх нь дүрмийг тэнд бий бол өөрийнх нь засаглалыг тэнд болгох ийм зорилготой. За тэгээд ингэж өгтлэн шалдан буулгаж бөмбөгдөхт хамгийн түрүүнд буюу могоон толгойг тасдах. Алдан нэр нөлөө бүх алдан тушаал өндөр алдан тушаалын өдөртөгч нарыг устгаад ерөнхийдөө бол толгойг могоолгох гэсэн тийм дайны үйл ажиллагаа стратегтэй. За тэгээд бүр болохгүй жижиг бүлгийн тусгай ажиллагааны байлдаа хийх гэдэг. Яг юм том фронтын том дай хийгээд их уус үндэслэл чадах чадамж уус байхгүй байгаа болохоор ерөнхийдөө бол миний харж байгаагаар бол стратеги нь бол анхнаас ийм байсан байх гэж харж байна. За Ираны байдал зорилго стратеги эдийн засаг даваас бол за дайны зорилго эдийн засгийг өргөжүүлэхээ. За 1970 оноос хойш ерөнхийдөө бол Ираныг бүх хил байдлаар барууны орнууд эдийн засгаар боомлоод хориг тавиад эхэлсэн. За тэг энэ бүх хоригуудыг бойлуулж ерөнхийдөө их чөлөөнд олон улстай хамтын ажиллагаатай худалдаа 8-тай байхыг зорж байгаа байх. Нэг болиулах сонирхолтой байх. За тэг хормолын хоолойны дан эзэн болох гэдэг. За энэ хоолыг эзэн болж болно. Нийт хормозын хоолой орсны дэлхийн түншний 20% нь хэмжээ өнгөрдөг. Зав болгоноос усан онгоц болгоноос нэг баррел түлш тутамд $1 юм уу? Өөрсдийнх нь валютаар ч юм уу? Юан ч гэдэг юм уу? Тариф тавьчих юм бол тэр бол зөвхөн асар их мөнгөний гахаа байна гэсэн. За тэгээд петродоллараас олж петроянаар шилжих. Ер нь бол доллараас салахын төс болсон. За тэгээд БРИКС-ийнхаа улсуудаа ерөнхийдөө янаар шилжих сонирхолтой. За тэгээд тэр хавийг атман болох гэдэг. Ер нь тэр хавийг удирдах. Тэгээд аюул сон Арабын улсууд ч гэсэн хэрнээ Сауди Араб, Бахрейн, Катар эдэртэй ерөнхийдөө жоохон эдгэнж муутай гэдэг юм лээ. Бас нэг юм исламын улсуудын хоорондын гарал угшлын ялгаа гэх юм. Иран ч болохоор Перс, Иран ч үгдээ цэцлэх Перс, Сауди Араб болохоор өөр юм шиг байна. Тэгээ хоорондоо таардгүй.
За тэгээ тэр авигаа удирдах атман болох гэсэн тийм зорилготой байх. Одоо эдгэрт хүрэхийг бол зорж байгаа. За тэгээд эдгэрт хүрэхийн тулд энэ дайныг эхлүүлсэн байх. За тэгээд ерөнхийдөө авах юм авч чадна гэж бодоод эхлүүлсэн байх. Түүнээс шул тэгэл бусад нөгөө Гадафи Саддам Хусейн тэгээ Мадуро өдр шиг юм болох гэсэн. Барна гэж бодог эхэлсэн бол. За эдийн засгийн даваа тал 1970 оноос хойш хөргүүдийн бол маш зэрэг бие дас болж чадсан учраас дайныг өргөжлүүлж байж чадна. Энэ хоригийнх нь нөгөө нэг ашигтад юм болох нь хоёр талтай гэдэг шиг. Тэгээ хориг нь эдийн засгийн хувьд хэцүүч гисэн. Зэрэг бие дас болж чадсан. Бүх юм өөрсдөө хийдэг. Хинээс их найдаад ах шаардлага байхгүй гэдэг маань ерөнхийдөө бол аюу эрсдэлгүй болчихно гэсэн үг байна. За тэр чадварынхаа олноос ерөнхийдөө энэ дайныг өргөжлүүлээд байх чадвартай болчих واخ. За технологийн салбар хүчтэй басгааргүй юм лээ ерөнхийдөө. Перс чинь өөртөө анханаас дэлхийн хамгийн анхны бичиг өгсөн гэсэн математик гэдэг зохиосон газар шүү дээ тий. За тэгээ аюу бол эрдэмтэн судлаач байд. За газар зүйн байрлал гээ. За Ираны газар зүйн онцлогийг харах юм бол хэд хэдэн талаас том оолуудаар хүрээлэгдээд хамгаалагдсан. Тэгээ яг тэр олон уулан дээр Америкийг дай хийж чадахгүй тэр бол хэцүү баг. Яг барьцааны дайн бол Афган шиг юм болох. Тэгээ ер нь бол барьцааны дайн руу орох юм бол Америк бол барахгүй баг. За хамгаалахтай гэдэг өөрсдөө мэддэг газар нутаг дээр хамгаалахтай яаж байгаа. Хамгаалахтай довтлохтой нэг бол хамаагүй бага зардалтай. Тэгтээ хохирол ихтэй. Өөрсдөө нутаг дээр дайн болж байгаа бол хүн ард хөх аюул их эрсдэл их. Хохирол амсах, байгалийн хохирол амсах эд бүтцээ хохирол. За дараагийн сул тал нь зэм зэсэг байхгүй. Тэгтээ зэм зэсэг ашиглах уу Орос ер нь зүгээр бас байхгүй байх. Тийм болохоор ер нь баг зэм зэсэг ашиглах магадлал баг л байхгүй байх. За тэгээ Америкт дэнжин давж байгаа гэх миний дөрөв хэлжсэн өөрсдийн газар дайн болж байгаа болохоор хүн ард нэхэр нэрвэгдэх аюултай. За өөрсдийнх нь стратеги болохоор ерөнхийдөө бол миний зүгээрийн гаргаж ирсэн хэллэг гэх юм. За Трамп ануг хүн намагтжиулж амсгайг тасдах гэдэг биш удаан хугацаагаар амсгайг нь бөомлөх тийм стратегтэй. За тэгэл болох дайныг сунжруулах өөрөө замын тололтойн болол барьцааны жижиг бүлгийн дайн хийх уулын дайн гэсэн. За тэг дэлхийн давцанд ер нь бол өргөдүүлж чадсан дэлхийн орнууд бол ерөнхийдөө бол шууд хэлж чадахгүй байгаа ч гэсэн ер нь ихэнх нь бол Ираны талд байгаа. Тэр дэлхийн яг сүүршлийн тэр story narrative харагдах байдлыг бол өөрсдийн талд эргүүлж чадсан. За тэгээ бусад Араби улсууд Америк өөрсдийг хамгаалж чадахгүй юм байна гэдэг юм бол нотолцсон. Зөндөө олон тэрх улсын Америк баазууд руу дайрсан. Тухайн улсуудын бас нефтийн үйлдвэрүүд л бас дайрсан. За ингээд Америк чадахгүй юм байна гэдэг эргэлзээд Америк өөрсдийг хамгаалж чадахгүй юм байна гэдэг бусад Араби орнууд эргэлзээд төрүүлж эхлэхээр яах вэ гэхээр цайлх ер нь бол Ираны тал руу ирнэ гэсэн. Цайлх Ираны тал руу ирэх юм бол илүү бага дэмжлэгтэй болоод Америкт илүү хэцүү болоод эхэлнэ гэсэн үг ялгахт. За эднийг яг яагаад ирээд байгаа юм гэхэлэр эднийг яг ярьж иж өнөөдрийн хилцээр их шат руугаа орох буюу 2-7 хоногийн төр завсарлага авч байгаа таамаглах тийм нөхцөл бүрднэ гэсэн. За инхи хилцээр ширээний тулаа гэж. За одоо ерхэд бол ширээний тулаа ихсэн. Хилцлийн тулаан байв.
За Трамп хэдий их хохирол амссан. Загварын хохирол дайны хийх маш мөнгөний дүнгийн үнэтэй. За нэг бол надар тайлбарлалтгүй жоохоо. Дэлхийн зоос нутагтаа бас нэр хүндээ хохирол гэж. За нэр нь бол нэр хүндээ хохирол, нэр хүнд бол байхгүй болсон Америк Трамп. Трамп дахиж бараг сонгогдохгүй байх. За тэгээ дайны цааш өөрчлүүлэх юм бол дэлхийн бусад орнуудаас хэвэн сүрэг амсаж эхлэх магадлал бас байгаад байна. Ялангуяа буруу босмор балмад арга шилжих юм бол. За араб улсад итгэлээ ялцаа. За нэг ярьстай бүрэн хамгаалж чадахгүй. За тэгээд энэ аль хэдийн ийм их хохирол бол амсцсан байгаа да Трамп. Тийм болохоор миний харж байгаа болохоор хэдий Трамп Америк илүү хүчтэй ч гэсэн аль хэдийн нэг хэцүү нөхцөлд орсон байгаа байхгүй. За тэгээд ийм хэцүү нөхцөлд орцоо болохоор аль болох хурдан ашигтай энэ асуудлаас гарахыг бол бодох байх. За тэгээд тэдний хилцлийн хамгийн сайн үр дүн. За энэ бол зөвхөн хамгийн сайн үр дүн шиг яг реалистик бодит бол биш, зөвхөн хамгийн сайн байж болох үр дүн бол хуучин петродолларын системийн бүрэн сэргийг Хормузын хоолойг удирдах цэгийн баазуудаа боцоож байрлуулах Ираныг өөрийн хүмүүсрийг хөөрлөх гэдэг. Тэгэхдээ эдгээр бол худлаах. Яагаад тэгэхээр аль хэдийн Трамп их хэцүү байдалд орцсон. Цаашаа үргэлжлүүлэх ус эзэн чадамж бол байхгүй. Тэгээд бас Трамп шиг өөр бизнесмен хүн аль болох ашигтай байгаа дээр нас өөрийгөө цэвэрхэн авч гарахыг бодох байх. Тэгээд хэдий Twitter дээрээ янз бүрийн сүртэй юм яриад байгаа ч гэсэн ерөнхийдөө энэ бүх асуудал нөхцөл байдлуудыг дотор нь бүгдийг нийлүүлээд ингэ бодохоор Трамп аль болох аюу хурдан ашиг авал одоо энэ хөрөнгө дайны хөрөнгө оруулалтаараа гарах гэдэг байх гэж би бол харж байна. За тэгвэл мэдээж Иран бүр хитрхи даварцсан санал хэлэх юм бол тэрийг бол зөвшөөрөхгүй байх. Тэгээ яг одоогийн байдлаар бол энэ Иран Америк хоёрын хооронд болж байгаа хаа. За Иран бас их хохиролтой байгаа. Олон дэд үтсээ санхүүгийн гүн хямрал, өвөө амын хохирол гэдэг энэ бол аюу хэцүү байлд орцсон. Гэж юу сэргэхийн тулд нэлээд олон жил болох бах. Дор хаяж нь 5 жил бол болох бах. Ираны хилцлийн зорилго за бүх хоригуудыг тавилах, за Иранд тавьсан байгаа бүх олон улсын хоригуудыг тавилах. Хормузын хоолоос ашиг авдаг болох энэ ашигнаас дайны хохирлыг төлөвлөх. Америк энэс хохирлоо төлөвлөх, 100% төлөвлөх. Иймэрхүү сонирхолтой. За тэгээд дээрээс нөгөө петродоллароос салах тийм зорилготой. За Ираны талд ерөнхийдөө бол одоо энэ хилцлийн давуу тал байгаа. Яагаад тэгэхээр нэг сая хэлсэнчлэн Иран бол дахиад үргэлжлүүлээд байхад бол асуудал харагдаж байна. Трамп болохоор ерөнхийдөө бол ялс намагт орцсон. Одоо намгнаас гарахгүй бол ер нь бол живэд эхэлсэн. За хэлцэл тэдний хүсн дөрөх бол цааш Хормузын хоол үргэлжлүүлэн боомлох тэр боломж нь байгаа. За энэ Хормузын хоол бол ерөөсөө Ираны хамгийн том нууц үзэр байсан билээ. Хормузын хоолойг боомлоод тэр хавар орж орж байгаа усан онгоцнуудыг бүгдийг боловлчихлаа дэлхийн эдийн засаг тэр чигээр хямралд орчих واخ. Монголын онгоц Британи гэл. Америк дотоодын түлшний үн ч гэсэн баг 2 дахин ихссэн байгаа. Тэр энэ эдийн засгийн асар дарамтыг Америкт өгöd байгаа хэрэг. Энэ яг Ираны яг одоо ингэ харахаар хамгийн том нууц үзэр нь байсан юм билээ. За Америк явах энийг удирдах гэж үзэх байх. Гэхдээ удирдахын тулд заавал хуурай замын цэрэг явуулах хэрэгтэй. Тэрийг нь бол Америкийн иргэд дэмжихгүй байгаа. Цэрэг явуулсан ч барах юм уу гэдэг нэг асуудал. Тэр ерөнхийдөө бол хилцэл Ираны тал руу шилжсэн байгаа гэж хараад байна. Ираны тал руу шилжсэн байгаа болохоор
Миний хувьд бол за их тайвны хилцэлд хүрэх. За хилцэлд хүрдгүм маа гэхэд ядаж дахиад сар сунгах ч юм. Тийш үйл илүү ганх чинь миний таамаг. За яагаад өнөөдөр Америк товтлох биш тайвны төр зөкс илүү магадaltaй байсан бэ? За энийг бол за хэдий Америк Трамп ялангуяа өчигдөр тийм за whole civilization will die tonight. Never to be brought back. За бүхэл бүтэн иргэншил дахиж хэзээ ширгээ ирэхгүйгээр устнаа. За би энийг болохыг хүсчихгүй байгаа ч гэсэн энэ магадгүй болж магадгүй. За ерөнхийдөө сүрдүүлж байна. Энэ Трамп өөрийнх нь хилцэл хийдэг яг өөрийнх нь арга барил юм билээ. Гэхдээ бид нар одоо яг өдөрлөгөн бүхлээр сольж чадсан учраас тийм учраас илүү ухаантай өөр илүү нэг туйлширсан бус оюун ухаантай хүмүүс байгаа болохоор юм хувьсгал бас зүн сүртэй хийж байгаа. Ийм гайхамшигтай хувьсгалч болж магадгүй. Хэн мэдхүү тийм үү? Бид нар өнөө шин мэднэ. За үнэхээр за үнэхээр энэ их урт хугацааны түүхэнд ийм комплекс буюу ийм учир бүтээлэг ийм явдалтай асуудал юусе байсангүй. 47 жилийн хүмүүсийг буруугаар ашиглалт авилгалт өхөл хацал одоо дуусах нэ. Ираны агуу хүмүүсийг бурхан ивэх болтгоо гэж. За энэ бол зөв нарратив буюу одоо энэ олон улсад болоод байгаа үйл явдлыг өөрийнхөө талд эргүүлэх марк ингээ өстө бичсэн. Тийм юм. Эхлээд сүрдүүлж эхэлснээр буцаад ингээд илүү nice ийдэг болж болсон. Бүгдээрээ сайн тоглолт гэж. За ингэж хэлж байгаа ч гэсэн яг угтаа бол Трамп бол эвгүй байдалд орцсон байгаа шүү дээ. Тийм учраас дайрах биш. Түр зогсохт улмаар цаашаа их тайван руу хүргэх хилцэл хийх тэр үйл явцыг цаашлуулах илүү магадaltaй байсан. За энэ ихний шалтгаан. За дараагийн шалтгаан дотоод иргэний асал унсан нэрнэ гэдэг. Одоо ерөнхийдөө бол Трампын нэр хүн Америк дотрооч тэр дэлхийд ч шалдаа унцаа. За тэгээд бүр цааш намгаах юм бол баг хинж болоод дуусах байх. За тэгээд дотоодны иргэний өмнөөс асуудал үүсэж эхэлсэн. Энийг амжаах бас хэрэгтэй байна. За Ираны өндөр албан тушаалтны өдөртөгчдрийг устгаад ямар ч амжилт олоогүй. Иранд эргэлжлүүлэл буцаагаал цогцолт өгөөл гэсэн. За дайны шалтгаанс бол өмнө дөрц эдийн засгийн тулгымцсан асуудлууд дэлхийн дургусны үндэ алдах. За иргэний секторын дэд бүтц рүү довтлно гэж бас сүрдүүлсэн. Хэрвээ Трамп тэгэх юм бол за баг нэлээд олон улсын зэвүүцлийг үргээд дахиж ямар ч улс ер нь баг Америкт хамтын хилцээр түнш мөш байгуулахгүй байх тэр асуудал руу орох байсан. Тэгэхээр тэр бол шалгуудлаа. Зэрэг дайсал дайны өршлөл бүр хүнд эдийн засаг руу орох. За одоо хэцүү байгаа энэ өмнө нь ингэж нисдэг байсан эдийн засаг нь одоо бол арай гэж явгалж байгаа. Тэр явган эдийн засаг бүр ингэж баг явхааргүй нам руу оруулах гэсэн бүр зэрэг дайжлаад өршлөх юм бол тийм болохоор бас юм эдийн засгийн хямралын аюул асуудал хоолуун дээр нь байгаад байгаа болохоор өршлөх энэ аль болох өршлөхгүй байх нь өөрт нь ашигтай. За тэгээ одоо яг ашиг болох боломж байгаа дээр хилцэл хийгээд те бүр юу ч хүү болохгүй ч гэсэн ядаж нэг 50-50
гэдэг юм уу, тийм ашигтай байх боломж байгаа дээр энэ ашиг аваад зайлах боломж байгаа дээр энийг аваад зайлах болоо гэж бас харж байна. За Катар Америк нэгдсэн улсын баазыг боловсон, цэргийн баазыг болол Иранд мөнгө өгөөд бөмбөгдүүлэхэ боловсон гэдэг маань юу гэж хэлж байна? Юу гэж хэлж байна гэхээр нэр хүндээ алдсан, итгэлээ алдсан гэдэг маань түншүүдээ алдаж эхэлж байна. Спорт, дэмжлэгээ алдаж эхэлж байна. За тэгээд хамгийн сүүлд хэдий Трамп одоо юм тэрэн солиотой юм яриад тэ галзуу хүн шиг юм шиг хэрнээс улс төрч хүн гэхээс илүү бизнесмен хүн байгаад байгаа. Одоо Обама, Байден эдэртэй харьцуулахлаар цэвэр бизнесмен хүн байгаад. Тэрийг яг яаж би харж байна гэхээр дандаа өөрөөр нийсэн жиргэнүүд хилцлийн арга барилуудыг гаргахлаар эхлээд яг Трампын хилцлийн арга барил нь эхлээд сүрдүүлдэг. За би одоо та нарын алан тална гэж эхэлж байгаа хэрэг. Зүгээр аваарай гэл тэ. Тэнгүүд нөгөө хэд нь зүгээргүй байхгүй бас тэ. Чи юм тэгж авах гэр. Тэнгүүд чи нав хин гэдэг мэднээр байна гэд шанаа өгч чинь тийм үү. Би бол зүгээр тэ энэ яриад өнгөдөг шанаа өгдөг юм шүү. Шанаа өнгөд эргүүлээд нөгөө хэдэн шанаа өгч байгаа. Тэр шанаа өгж байгаа хамгийн гол зорилго одоо гэж бааварлаж байгаа хамгийн гол зорилго нь тахлаар энэ одоо энэ шанаагаа аваад за болио гэх юм уу эсвэл эргүүлээ надад шанаа өгөх юм уу гэдгийг шанаа авахаас нааш мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор эхлээ шанаа өгч үзэж байгаа. Дээрлэж үзэж байгаа. Ерөнхийдөө бол Трампын хэлцлийн хамгийн гол ойлголт нь дээрлэхэлт дээр суурилдаг. Янз бүрийн дээрлэхэлт, эдийн засгийн сэтгэл зүйн гэх мэт чамаас даална шүү гэл тэ. Өрснөөс ч байхгүй болгоо шүү. Шолон зэрхөөс байхгүй болгоо шүү гэл. Тэгээд нөгөө хэд нь за уучлаарай болио гэх юм уу? Уучлаарай болио гэх юм бол зүгээрхэн дураараа 6-оор авирлах гэдэг байхгүй. Нөгөө чи ингээ эргүүлээ шанаа өнгөд за хэдүүлээ хилцлийн ширээгээр очиё. За чи бол оншоортой үздэг юм байна. Тэ. Гэт ингээд арай жоох буулт хийж авах. Гэхдээ хамгийн ихний зорилго нь эхлээд дээрлэж үзээд тэр хол дээрлэж чадхаа үзэж байгаа. За тэгээ ийм бизнесмен хүн болохлээр ерөнхийдөө бол би улс төрч биш цэвэр бизнесмен хүн байгаад болохоор энэ дэлхийн тавцад нэр хүндээ алдна уу байна уу ерөөс ямар ч пат хамаагаа авахгүй. Ямар ч лээсэн авах юм авал нэгэнд нэлээ хохирол амсц авах юм авал гаргал гэсэн тийм л бодолтой байх. Тийм бизнесмен ашиг хардаг хүн болохоор ерөнхийдөө бол хилцэл хийхэд илүү дөхөн болно гэсэн үг. За Ираны тал эдийн засаг дэд бүтцнэр нь бол хог болцсон одоо хүн амьдрахад ер нь хэцүү болж байгаа. Гэхдээ энэгээр энэ дайнаар нийт хүн амаа нэгтгэж чадсан. Тэр нь өөрсдөд нь аюу том давуу тал болж байгаа. За мөн дээрэс нь хэдий одоо их хохирол амсцсан байгаа ч гэсэн дэлхийн тавцанд ерөнхийдөө бол өөрөө ингээд хүүгүүд бэрс идэх боломж өөрсдөнд үүсгэж байгаа хэрэг яг энэ. Бусад нөгөө Ливийн, Гадафи, Иракийн Саддам Хусейнд харьцуулах юм бол рүүчхүү үлдэх биш. Ингээд дайндаа ялаад ард нь гарах. Тэгээ жоохон хохирлоор одоо ингээд энэ дайнд ялаад өөртөө хүссэн хилцлийнхэн гэрээнд хүрчих юм бол бүр илүү ихийг дараагийн 5-20 жил амсгаад байгаа. Тэгэхээр шатрын тоглоом харах юм бол зөв хөөгд бэр зидэж байгаа тиймэрхүү алхан болж байна. Ганы талд бол. За тэгээд бас өөрсдөд мэдээж хохирол аль болох бага амсаад асуудлаа дуусгах сонирхол бол байгаа. За тэгээд Арабын улсуудын амуу бүр хамгаалж чадахгүй байхыг баталсан. За тэгээд энэ бүгдийг ингээд би хэрвээ
Өөрчилж ингэж гэрийн даалгавраа гээд толгойн дотроо бүгдийг боловсруулаа ингэ бодсон бол өнөөдөр энэ төр дедлайн буюу эцсийн хугацаа Трамп бүгдөх биш төр зогсох байсан байна гэдэг нь илүү их таамагийн даваа таамаглахад илүү хүн илүү магадaltaй байсан байна. За тийм одоо салхи хэрэгсэн учраас хилцлэх Дональд Трампт илүү ашигтай. Тийм учраас миний харж байгаа ер нь дараагийн нэг сарын дараа гэхэд бол их тайвны хилцэл хийгдчих байх гэж харж байна. За тэгээд хамгийн сүүлчийн сэдв. Ишлэг маань баг цаг болж байна. Стосхой. За дэлхийн 500 дахь хаадуудын тоглоом бидний суралцах зүйл гэдэг. За ийм том дэлхийг донслогсон үйл явдал болж байхад ингээд зүгээр хараад суух бол аюу тэнэг. Эндээс бид нар суралцах хэрэгтэй. Цааш өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй. Зүгээр ингээ хараад нэгнийхэн талд ордог ч юм аа. Эсвэл энэ буруу тэр зөв. Эсвэл ингээл YouTube, Facebook, social, Instagram дээр ингээл харсан юмдаа итгэл. Тэгээ янз бүрийн чаралбаануудыг юу гэж ямар ч үнэлэхгүй юу гэж ярьж байгаа тэр юмд нь итгэл. Ямар ч өөр ингэсэн бодлого ингээл тэ хамхуушиг салхи хашаа тийшээ нэргээл тэгж юусаа болохгүй. Бүх юмний ингээд одоо наан нүдэн дээр болж байгаа юмны цаана яг юу болж байна гэдгийг ингэж иргэдээ байн харж өөрсдийнхөө бодлыг өөртөө бодит байдал түүхэн дээр холбоолж үндэслэж ингэж үүсгдэг. Тийм байх хэрэгтэй. За тэгээ энэ хаадуудын энэ эдийн засгийн тоглоом бол эдийн засгийн энэ улс төрийн тоглоом бол анх хүн гэснээс л эхэлсэн байдаг л байсан. Энэ бол хүний зан ааштай холбоотой, human nature, гендэс холбоотой. Хүний зан ааш юутай холбоотой гэхээр чухлын ирэмбэр хамгийн түрүүнд одоо энэ тодорхойгүй ирээдүйг тодорхой болгож амьдралынхаа баталгааг бий болгох байдаг. За тэгээд энэ Трампын Үхэн хат яваад байгаа зорилго, Ираны ингэж Үхэн хат яваад байгаа зорилго бол ерөөсөө энэтэй холбоотой. Өөрсдийн их мэдлийг ихсгэх, хүч чадлыг ихсгэх, мөнгө төгрөгийг ихсгэх. Тийм байна. За эднээс бид монголчууд бид нар бол нэлээд их юм суралцах хэрэгтэй. За ийм тоглоом бол угаасаа л байдаг байсан. Одоо ч гэсэн байна. Үргэлжлэл байна. Зүгээр явагдаж байгаа арга барил нь л арга хэлбэр л дэлхийн нийт цонорт хүрдэг л болцоо болохоос шил бол байдаг л байсан. За тэгээ хамгийн инээдтэй байна шүү дээ. Өнөөдөр би яг энэ твитийг харчаад жиргэг харчаад Трампт зүгээр юм тархитуулаад оглуулаа шоглуулсан юм шиг санагдсан. Яа тэгж нэхэр Трамп бүр ийм айгүй соёлтой боловсон сүртэй 10 хоногийн завсарлаж байна гэж байгаа. Нөгөө Ираны талаас бас за бид нар бас ингэж завсарлаж байна гэх. Юуш болоо юм шиг. Энэ ийм үг гэдэг шүү дээ. All business nothing personal гэдэг. Энэ бол зөв strictly зүгээр л бизнесээс шүү. Түүнээс бол нэг чамааг үзье ядч бас дургүй юм бол байхгүй шүү. Тэс тийм. Өөртөө шүндэр битгий хүлээж аваарэ тий. Яг тийм мэдрэмж надад өгсөх. Тэгээд би энийг харчаад ямар амар тоглолцоо гэдэг. За ер нь бол ингэж тоглолт юм байна. За тэгээ энэ тоглолтыг бол дэлхийн хөндөрлөлтний хаадууд аль дээрээс хойш хийсээр л ирсэн. Хааштай хийсээрч байх бах. Хүн байгаа цагт энэ бол үйлсээр л байх бах. Зөвл энэ хүний сал шүний хэсэг нь болохоор. За дараагийн нэг суралцж авах юм бол энэ ямар ч үнэн худал хамаагүй шалтгаанаар эхлүүлдэг. За зорилго сан яг юу гэдэг дэнжин тавьж байна. Наана юу гэж ярьж байна. Сүрдэж байгаа шууд гинэ итгэх биш. Өөрсдөө дүн шинжилгээгээс үнийг тайлж мэдэх орлох цааш тоглоомын зөв үнс зурах гэдэг. Одоо ингэж
бидний бас нэг юм том алдаа байдаг. Зүгээр ингээл наан хүмүүс юу гэж ярьж ин тэрэнд нь итгэл тэр тэгсэн бэлээ нэг гэсэлээ гэл эсвэл нэг өөр нэг юу ч мэдэхгүй нэг ютубер баач гээ ямар судалгаа хийгээгүй зүгээр ингээл өөрийнхөө сонссон юм өөрөө мэддэг юм шиг ингээл тайлбарлал яриад улам нөгөө асуудлыг дэвэргээл буруу тийш нь явуулаад тэгж ингэж тархитуулах юм гинэн яг байд хүн өндөр 21-р зуун хүн яа нуу хий нүү тэр бол өөрийнх нь эрх хчлөө. Тэгээ гин тэнэг байх юм бол энэ нэлээд зовж л амьдрандаа л гэж хэлээ. За тэгээд сүүлийн нь болохоор одоо ингээд ямар нэг юм том дэлхийг донслох хүч хөдөлгөөн болж байхад ингээд зүгээр хараас байхгүй. Нэг өөрсөндөө зөв ашигтайгаар эргүүлж ашигладаг байх хэрэгтэй. Ийм чадвар чадварт суралцсан байвал бас өөртөө бас хэрэгтэй болов. Одоо жишээ нь 3 сарын 2 сарын 28-нд Ираны өдөртөгч Аяатоллаг алчлаа гэж мэдээ гарсан. Ингээд араас нь Иран Хормузын хоолойг хаалаа гэж мэдээ гарсан. Ингээд яах вэ гэхээр эрэлт нээлтийн хуулиараа газрын тоосны үн тэнгэрт рүү бууж чадах нь ойлгомжтой байсан. 7 хоногийн дотор 100% нь өсөлт хийсэн. Энийг өөртөө ашиглаж болох байсан. Энэ зөв буруу те энэ нэгнийх нь талд ороод ингээл тэгэх биш өөртөө яаж ашиглах вэ гэд гарч ирсэн боломжийг ингэж ашигладаг байх хэрэгтэй байх бас яг муухайлт дайнаас ашиг гэдэг этик морал явд бол муухайлт. Гэхдээ яг үнэхээр нэгд ингээд болохонд гарцаагүй болцсон юм. Тэгээд чи ганцаараа өөрчилж чадахгүй юмыг тэндээс ашиг болох боломж байгаа бол ашиг олоо л гэж байна. За ингээд ирэх та дуусах та нэлээд удажлаа. Цаг 2 болцсон. За баярлалаа.